Итгэлийн спирит хүний биед ороод шоргоолчны хүчил, хурган чихний хүчил, альдгийдүүд, цааны хүчил мэтлэнгийн олон хортой бодисууд болж хувирддаг учраас хүний дотоод хувирлаар үүсгэж байгаа хордлогын гол шалтгаан нь бол эдгээр бодисуудын хордлого гэж үзэж болно. Монгол хүний тухайд бол архины хорыг задлах илгэний чадварын хувьд хайцсангуугаар их доогуур дэлхийн хүн амын архины өргөн хэрэглээтэй ч гэдэм үү энэ ийм улс орнуудын хүн амтай харьцуулахад бол илгэний тэр хоргоожүүлдэг алкогол дегидеранс фермент 7 дахин бага гэсэн судалгаа байдаг. Ийм учраас ер нь архийг бол зөв зохистой хэрэглэх асуудал тэр тусмаа энэ баяр ёслолын янз бүрийн тохиолдол очирч байгаа юм тохиолдолд аль болохоор болгоомжтой өөрийнхөө тэр бие организм тааруулж ингэж хэрэглэх явдал бол бүхнээс чухал гэдгийг хэлэх байна. Хуулиа мөрдөө